Дэлхийн 2 дугаар дайны дараа хоёр хуваагдсан Солонгос үндэстэн олон улсад өөрсдийн тусгаар тогтнол бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө өрсөлдөж байлаа. Тэр дундаа нэгдсэн үндэсний байгууллагад эсэхэд хамгийн олон улстай Африк тивийн орнуудын санал дэмжлэг хойд болон өмнөд Солонгост хамгийн чухал байв. Хоёр улс эцэстээ 1991 оны 9 сарын 17-нд нэгдсэн үндэсний байгууллагад зэрэглэсэн түүхтэй. Харин тэрхүү шийдвэрээс хэдхэн сарын өмнө Сомалийн нийслэл Могадишо хотод үүссэн иргэний дайны үеэр улс төрийн хувьд таарамжгүй байсан хоёр Солонгосын дипломатчид амьд үлдэхийн тулд хамтран ажиллах шаардлагатай болсон нь 2021 онд дэлгэцнээ гарсан Escape from Mogadishu киноны бодит үндэс юм. Escape from Mogadishu бол зүгээр нэг дайны эсвэл улс төрийн кино биш. Энэ кино дайснууд хүртэл өвөлдөө нүр тулах үедээ хүн чанараараа нэгдэж чаддаг тухай агуулдаг. Шатажуу Могадишо хот нь тухайн үеийн хуваагдсан Солонгосын метафор шиг мэдрэмж төрүүлдэг бөгөөд киноны хамгийн хүчтэй зүйл нь акшнаасаа илүү хүмүүсийн хоорондын үл итгэлцэл, аажмаар ойлголцол болж үргэлжлүүлж байгаа явдал юм. Киног онцгой болгодог бас нэгэн зүйл нь бодит түүхэн суурьтай атлаа эхнээсээ дуустал тасралтгүй адреналин мэдрүүлэн синематик найруулга юм. Хот бүхэлдээ эмх замраагүй болж хүмүүс амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа мэдрэмжийг маш бодитоор харуулдаг. Action, drama, human story гурыг маш тэнцвэртэй хослуулсан нь энэхүү киног илүү сэтгэл хөдлөн доглож үзэх шалтгаан болдог. Тус киног The Berlin File, Veteran, The Battleship Island зэрэг бүтээлүүдээрээ танигдсан Өмнөд Солонгосын найруулагч Ю Синва найруулсан бөгөөд бодит түүхийг survival thriller өнгөйстэй маш хурдан хэмнэл бүхий уур амьсгалтай хэлбэрээр дүрсэлжээ. Та энэхүү киног үзэхийг хүсвэл Mizon цэгийн болон Mizon аппликейшны адал явдал зоон хэсгээс хүлээн авч үзнэ үү.